Инженашбор жилийн өмнө гарлаа да. Тэмээ 25 фото альбом. Фото сурвалжлагч Эрдэнэбаяр. Амьдрал миний дуранд. (1998-аас 2020 оны бүтээлүүд хүмүүс фото цуврал хүмүүс гэдэг нэртэй фото цуврал. За тэгээд мэдээж Батцараг ахын хүмүүс гэдэг анхны цуврал фото ном 90 заас одоо буруу хэлчихээ 98 онд гардаг үл дээ энэ. Хүмүүс надаас чиний дарсан зургийг чи үзье гэдэг юм. Тэгээд стрит фото шиг шүү дээ. Ер нь стрит фото гэдэг төрөл жанр байхгүй шүү дээ. Репортаж гэж байгаа. Сурвалжлага зураг. Тэгээд яг тэрийг гудамжинд дарна уу эсвэл дотор дарна уу нэг ялгаа байхгүй. Тийм л зөв хэлж ярих юм бол ер нь репортаж зураг л гэж ярина л да. Тэгээд энэ бичлэгийн доор линк байгаа. Heysign гэдэг. Тэгээд тэр линкэн дээр дарах юм бол дарсан зурагнууд гараад ирнэ. Зураг дарж явах явцдаа би маш олон зурагнуудаа алдчихсан л да. Зөөврийн хаартанд хийцэн байсан, тэрийг хайсан, устгагдсан гэл янз янзын шалтгаан байгаа. Гэхдээ өөрт байсан харт цагаан зурагнуудаа цуглуулад нэг үзэхэд хэлбэр болгоод нэг каталог маягийн болгосон байгаа. Тэгээд дуусаагүй ажил шүү. Ер нь бол дахиад эд дайны зураг оруулах бах. Энэ бичлэгээ үзэж дуусчаад ороод линкэн дээр дараад үзэж болно. Утсан дээр ч үзсэн болно. Ер нь бол компьютер дээр үзвэл том дэлгэцээр үзүүлээрэ зургнууд нь том харагдах бах. За гэхдээ энэ бичлэгэн дээр би энийг ярих гайгүй маа. Юу ярихсан бэ гэвэл миний Facebook болон Instagram аккаунтууд хаагдсан. Ер нь бол миний Meta аккаунт хаагдсан гэсэн. Миний Instagram аккаунт миний Facebook үндсэн аккаунттай холбоотой байсан. Тэгээд 5 хоногийн өмнө миний аккаунтыг өдөр 4-5 цагийн алдад Facebook руугаа орох гэсэн чинь орж болохгүйсэн. Орсон чинь аккаунт чинь disabled болсон байсан. Тэгээд тэр Facebook дотроо шалгуулах гэх юм уу? Тэ шалгуулах товчлоор байсан. Би товчлоор дэрэн дараа шалгуулах гэд цагийн дараа таны аккаунтыг шалгаж үзлээ. Тэгэхдээ сэргээх боломжгүйгээр таны аккаунтыг устгалаа гэсэн байсан. Тэгээд энийг дагаад миний Instagram аккаунт байхгүй болсон, Facebook аккаунт байхгүй болсон, миний нээжсэн, миний хөтлөж исэн Facebook группуд байгаа, пэйжүүд байгаа. Жишээ нь Infoorgasm пэйж одоо би ганцаархна эзэмшигчээр нь болон админаар нь байдаг байсан. Тэгээд Infoorgasm пэйж хуудас байхгүй болсон. Үгүй тэр байгаа л да. Гэхдээ хин ч одоо тийшээ нэвтрэх эрхгүй болсон байгаа. Тэгээд яаж сэргийх үү гэд ер нь л сүүлийн 5 хоног Facebook руу миний аккаунт тэгчлээ. Гэл баахын битсэн. Гэхдээ метагийн хамгийн хэцүү юм нугасаа юу байдгүй. Хүнтэй харилцах боломж ерөөсөй байхгүй. Тусламжийн хэсэг бол байгаа. Гэхдээ тэр нь AI хариулаад байгаа. Яг хүнтэй холбогдоод ингээд яачих боломж байхгүй. Шууд мэйл бичих боломж байхгүй. Тэгэл нэг л их хүсэлт явуулна нөгөөх нь хариу байхгүй. Ингээд 5 хоног үргэлжилсэн байгаа. Тэгээд эхэндээ шок. Дараа нь ууралж эхэлж байгаа, 3 дахь нь хүлээн зөвшөөрж эхэлж байгаа, 4 дахь нь одоо энэ надад хамаагүй болж эхэлж байгаа. Тэгээд энэ 5 хоногийн хугацаанд ер нь анзаарсан зүйлүүдээ би та нарт хуваалцъя гэж бодсон байгаа. Тэр нь юу вэ гэвэл сүүлийн жил тэрнээс жил үеж магадгүй жил хагасын хугацаанд миний ер нь дотроо мэдэрчээсэн зүйл бол shorts, богино бичлэгүүд, reels-ууд хэрээс хэтрээд байгаа юм шиг санагдсан. Ер нь сошиал орчны хэрэглээ айгүй буруу болоод байгаа юм шиг надад тэгж санагдчихсэн өөрт нь. Тэгэл хүссэн өсөөгөө өөрөө сошиал дээр идэвхтэй байсан болооч тэрөө тэгээд яг болийг бол болж чадахгүйсэн. Тэгээд бодох нь бол би өөрөө хизээч зориглож хийхгүй байсан алхмыг Facebook яагаад ч юм байгаа өөрөө. Чи бидэнд таалагдахгүй байна гэснээр хасцсан. Миний аккаунтыг устгацсан гэсэн. Сошиал орчинд өөрөө контент хийж явах явцдаа би хизээч followers-ын тоон дээр ач холбогдол өгж намайг дагаарай, фоллоу заавал хийгээрэй гэж нэг ярьдгүй. Яагаад гэвэл тэгэл миний гол нь хийж байгаа юм таалагдж байвал хэрэгтэй бол угаасаа дааг нь хэрэггүй бол тэрийг 1000 гуйгаад яах вэ? Ямар ч хэрэггүй. Тийм учраас тэрэн дээр би эзэж ач холбогдол өгдөг байсан. Тэгэхдээ сүүлийн үед хараад байхад богино хэмжээний бичлэг маш муу, буруу үр дагавар үзүүлээд байгаа юм шиг надад яагаад ч юм санагдсан. Infoorgasm-ыг би хэсэг хугацаанд хийж байгаа. Ер нь бол би нэг 2 орчим жил хийсэн баг. Нэг
хэдэн бичлэг орсон юм бол доо. За мэдэхгүй нэг 20 хэдэн бичлэг л орсон баг. Тэгээ 2 жилийн хугацаанд. Тэгээд намайг инфооргазмыг анх хийж байхад AI байгаагүй. Яг байсан л та дөнгөж хөгжиж эхэлж байсан. Хүн болгонд юм нээлттэй байгаагүй. Хоёрт богино хэмжээний бичлэгүүд, reels-үүд, shorts-ууд байгаагүй. Тэр үед дөнгөж TikTok хэрэглэмд нэвтэрч байсан гэх юм уу. Тэгээд би болохоор тухайн үед юу бодож ирсэн бэ гэвэл урт хугацааны урт форматын контентууд хийж яа. Судалгаатай. Тэгээд нэлээх хүч хөдөлмөр шаардсан ийм ажил хийж яа. Гээд өөрийнхөө бичлэгүүдэд оруулж эхэлж байсан. Сайн ч үзэлттэй байсан. Тэгээд тэрний араас төд бодлого AI гараад ирсэн. Богино хэмжээний бичлэгүүд гараад ирсэн. Тэгээд надад тэр таалагдаагүй. Богино хэмжээний бичлэг чамд амар их үзэлт авчирдаг. Гэхдээ хоногшил авчирхтай их муу. Яг тэгвэл одоо хүртэл намайг заримдаа залгаад утсаар ярьж хахад хөөе та инфооргазм уу гэж асуудаг. Одоо хүртэл намайг хоолоогоор мань таньдаг хүмүүс ч байд юм бэ лээ. Уг нь бол тэр чинь их олон бичлэг биш шүү дээ. Нэг 20 хэдэн бичлэг хийжсэн баг. Тэгээд шортсууд гараад ирсэн. Тэгээд би тухайн үед рилсүүдийг ингээ харчаад над жоохон таалагдахгүйсэн. Хэрэг би үзэлтийн хараас хөөцөлдөг байсан бол хэрэг надад тэр үзэлтийн тоо чухал байсан бол мэдээж би өөрийнхөө инфооргазмынхаа дугааруудыг катлаад тэгээ богино хэмжээний бичлэгүүдээр ингээл цацаалах байсан баг. Тэгэх юм бол өчнөө л үзэлт авах л байсан. Гэхдээ надад тэр яг өсөж байсан трендийг хараад бодож исэн зүйл энэ яг хэрэгтэй юу хэрэггүй юу? Чи өчтөр үтсэн рилсээ санаж гэнэ. Чи өчтөр үтсэн рилсээс 3-ыг нэрлэж. Ингээхлээр айгүй хэцүү. Ягаад гэвэл рилс маш ихээр бүтэж байгаа. 2 минутын 1 минутын хэдхэн секундын бичлэг хүн болгон хийж байгаа. Тэгээд чиний рилсийг үзээд байна гэдэг нөгөө үзэлтийн тоог хараад хүмүүс жоохон андуураад идэв юм санагддаг. Тэгж байгаа, үзэж байгаа. Гэхдээ хэдэн хүний толгойд нь чи үлдчихэж байгаа вэ гэдэг юм бол амар асуудалтай. Чи өчтөр үзсэн рилсээ надад 3-ыг нэрлэж гэхэд л ер нь энд хүмүүс хариулж чаддгүй байсан. Тэгээ нэгэн өдөр амьдрч чаддгүй тийм контент хийж цаг зав өрөх нь өөрөө яг зөв үү буруу юу гэдэг дээр би эргэлзэж байсан. Тэгээд би инфооргазмыг хэсэг хугацаанд зогсооцсон байсан. Өөрийнхөө энэ YouTube channel дээр ч гэсэн ер нь бичлэгүүдээ жоохон зогсоогоод харъя гэсэн. Дээрээс нь мэдээлэл олж авах айгүй хэлбэр болсон. Чи зүгээр асуултаа асуу, асуултаа чинь дагуу бүх мэдээллүүд гараад ирнэ. Тэгээд би трендийг дагаагүй тухайн тренд яаж явах нь гэж харж байсан. Тэгээд одоо миний ажиллаж байгаа зүйл бол богино хэмжээний бичлэг хүний өнөөдрийн одоо нийгэмд маш хор уршигтай зүйл юу н авчирж байгаа юм шиг харагдаж байгаа. Хүмүүс анхаарлаа хандуулж чадхаа болж байна. Хүмүүс төгшүүр мэдэрдэг болж байна. Мэдээллийн хит их мэдээллийн ачаал нь хүмүүст сэтгэл зүйн докторгүй байдал үүсгэж байна. Би өөртөө ч гэсэн одоо богино хэмжээний бичлэг ерөөсөө үзүүлдэг. Зурагтаар жоох. Univision-ээр жишээ нь хүүхэлтэй кино сангаас нь бүгдийг бүтнээр заавал доорож цаг 30 минутын хүүхэлтэй үзүүлж байгаа. Тэгээд зүгээр үзүүлээ зогсохгүй үдсэн хүүхэлтэйгээ үзэж дуусчаад юу ойлгосон гэдэг зүйлээ ярьж өгөхийг шаардж байгаа. Эхэндээ яг шаардлага байсан л да. Яг бол миний анзаарсан зүйл нь хүүхдүүд яг тэр TikTok байгаа учраас YouTube Shorts зурагтаараа үзээд байсан. Тэгээд маш хурдан ингээд скролд болгохлоор чиний анхаарал ерөөсөө юм төвлөрч чадахгүй жижигхэн дофамин аваад happy ингээд өнгөрөөд байгаа. Тэгээ хүүхдүүдийн анхаарал төвлөрөлт миний өөрийн ч гэсэн ер нь юмд анхаарлаа удаан хугацаанд төвлөрүүлэх чадамж буугаад байгааг би өөр анзаарсан. Тэгээд анх хүүхдүүдтэй шортс болоо, богино хэмжээний бичлэгээ болоо, урт хугацаатай ийм цаг 30 минутын доорож Google-тэй үзээ. Бид нар багадаа чөлөөтэй үздэг байсан шүү дээ, тий. Тэр Google-тэй чанартай байна уу, чанаргүй байна уу, өдрийн хэдэн цагт гарч ийн хамаагүй Google-тэй ингээл үзээ суугаад болоод идэг байсан. Тэгээд одоо хүүхдүүд зурагтаар урт хугацааны Google-тэй үзэж чадахгүй лээ. Суугаал үзээл үсрээл 15-20 минутын дараа байж чадал доорно гэл. Хашнах нь үтцсэн юм шиг ингээл байж чадаад байсан. Одоо л гэхдээ асуудал болсон. Нэг жил хагасан ингээд үзээд байхлаар гайгүй болчихжээ. Тийм учраас надад эдгээр зүйлүүд ер нь таалагддаг байсан. Тэгээд ийм болгооч тэр ер нь жилийн өмнөөс ер нь сошиал орчны хэрэглэж явах утгагүй болоод байгаа юм шиг санагдчихсан. Урт форматаас хүмүүс
татгалцсан. Ягаад гэвэл богино хэмжээний team контентуудтай өрсөлдөхөд угаасаа өөрөө хэцүү. Би одоо энэ хүртэл ингээд ярьж байхад энэ бичлэгийг эхлүүлсэн хүмүүсийн 50% нь аль хэдийн байхгүй болсон байгаа гэдгийг би мэдчихэв. Үлдсэн 50% нь одоо сууж байгаа. Тэгээд анхаарлаа хандуулах чадамж гэдгээ алдаад ахлаэр чи өөрөөсөө томоохон зүйл гаргаж чадахгүй утга учиртай, үр дүнтэй том хэмжээний ажил гэдэг чинь угаасаа зогсоо зайгүй тогтмол анхаарлаа хандуулж төвчээр гаргаж хийсэн зүйлүүд л угаасаа утга учиртай зүйл бидний гар хөлнөөс гарна шүү дээ. Тэгээд би өөрөө үзэх хэрэглээг бол маш их тандсан байсан. Тэгсэн хэдий ч ер нь л Instagram орохлоор яадаг бүгдээрээ чамаас гоё амьдраад байгаа шиг, чамаас илүү ухаантай юм шиг, чамд яаж амьдрахыг заана. Бүгдээрээ л мэдээж оруулж байгаа зураг нь хамгийн гоё гэсэн зургийг оруулж байгаа тийм ээ. Тэгээд дандаа тийм юм хараад тахлаар хүмүүс өөрийнхөө амьдралд, өөрийнхөө хийж байгаа зүйлдээ сэтгэл ханамжгүй байдал аваад байгаа зүйл ер нь эргэн тойрнод анзаарчихсан хүмүүстэй ярихад ч гэсэн тэр. Тэгээд ер нь бол таалагдхаа болцсон байсан. Гэхдээ би хизээч өөрөө аккаунтаа устгаж бол зөрөглөхгүй байхсан баг. Гэвч Meta яагаад ч юм байгаа устгасан байгаа. Тэгээд энэ дээр надад яг хит хитэн таамаг байгаа. Би сүүлийн үед нэг миний дуртай 100 зурагчин гэдэг нэг ревю оруулаад байсан. Тэгээд магадгүй бас бодох нэ тэр хүмүүсүүдийн хийсэн ажлыг өөрийнхөө богино хэмжээний Reels дотроо харуулад тэр нь зохиогчийн эрх зөрчсөн байж магадгүй. Энэ миний хамгийн ихний таамаг. Бусдаар бол миний аккаунт хизээч фейк байгаагүй. Яг жинхэнэ имэйл хаяг ашиглан, жинхэнэ утасны дугаар, жинхэнэ нэрээ ашиглан. Тийм учраас би бол тэрэн дээр ямар нэгэн асуудалтай зөрчилдөөнтэй зүйл бол олж харахгүй байна. Тэгээд ерөөсөө байгаа таамаг нь тэр. Яг дахиад нэг таамаг байна. Гэхдээ тэр арай худлаа болов гэж жишээ нь хэн нэгэн санаатаагаар миний аккаунтыг репорт хийх байдлаар хаалгасан. Гэхдээ яг нэг тийм хардталт бол байна. Хэм тэрийг хийсэн байх магадaltaй юу гэдэг нэг хардталт бол байна. Гэхдээ тэрэндээ би өөрөө бас нэг итгэхийг хүсэхгүй байна. Тэгээд энэ бичлэгээрээ юу өргөсөн гэхлээр бидэнд байгаа бидний хэрэгжилж байгаа бидний дотроо үнэхээр өмчлөж байгаа гэж бодож хэрэгэлдэг зүйл чамайг нэг өдөр ингээл устгах магадaltaй. Одоо энэ бичлэг оруулсан байгаа YouTube ч гэсэн яг үүнд бол YouTube миний энэ чаналыг ганцхан товчлуураар л устгах боломжтой шүү дээ. Тэгээд бид нар өөрсдөө нөгөө нэг танигдалт дижитал хөрөнгө гэж яриад байгаа тийм ээ. Энэ платформудаа амт тэмцэн байж хөгжүүлээд цаг, санхүү, оюун ухаанаа зарам байж энэ хөгжүүлж байгаа зүйлүүд яг үүнд бол бидэнд ерөөсөө өмчлөгддөггүй гэдгийг ухамсарлах. Би энийг ойлгодог л байсан л та. Гэхдээ яг ингэж өөр дээр мэдрэнэ гэж бол ерөөсөө бодоогүй. Гэвч тэгэл үнэндээ бол ийм л гэдэг юм. Нэг хормын дотор чиний хөгжүүлжсэн пэйж, чиний өөрийн exclusive content эдрийг чи өөрийнх нь цаг заваа гарган байж хийсэн зүйлүүдийг хав байхгүй болгоч. Тэгээд цаашдаа би нэг хэсэг хугацаанд YouTube дээр байх бах, ерөн сошиал орчинд байх хэрэгтэй юу үгүй юу гэдэг жоохон бодъё. Гэхдээ орчин үед огт сошиал орчингүй байна гэдэг бол хэцүү. YouTube дээрээ идэвхтэй байгаад үзье. Комент бичээрэй. Комментэнд чинь би хариулаад үзье. Тэгээд нэг хэсэгтээ комментээр харилцаад үзье. Facebook, Instagram байхгүй чат бичиж чирэггүй намайг хайгаач гарч ирэхгүй. Гэхдээ энэ дээр хэрвээ том зураглаар нь харах юм бол Web 1.0 гэдэг ойлголт байгаа юм. Энэ 90-ад онд дөнгөж интернет үүсэж хөгжиж байхад хэрэглэгч нар бид нар уншигч нар байсан. Вебсайтууд нийтлэл гаргана, хүмүүс ороод тэрийг нь уншина. 2000 оны ихээр Web 2.0 гэдэг хувилбар гарч ирсэн. Энэ нь юу вэ гэвэл интернет хэрэгжилж байгаа. Энэ нь ер нь сошиал платформуудыг хөгжсөн энэ үе шатыг хэлж байгаа. Интернет хэрэгжилж байгаа хүн өөрөө мэдээлэл их үүсвэр болох боломжтой. Хүн бүр өөрийн мэдээлэлээ оруулах боломжтой. Хүмүүс өөрсдийнхөө сонирхлоор нэгдэх боломжтой. Тэгээд хамгийн гол зүйл нь хүн хэнийг дагах вэ гэдэг follow гэдэг товчлуурыг дарах боломж бүрдсэн байгаа. Ингээд бид нэг 10-15 жил ер нь амьдэрсэн байна. Web 2.0-оор. Одоо дараагийн үе шат гэвэл Web 3.0 гэдэг ойлголт яригдж байгаа. Нэг 5-6 жилийн өмнө NFT гэж нэг сармагчингийн зураг хэдэн мянган доллараар зарж мараал гэсэн санаж байна те. NFT одоо чимээгүй л байгаа сте те. Гэхдээ чимээгүй болцсон гэд хайж болохгүй. Зүгээр тухайн хайп зүгээр л трендээс ингээд хайчих болохгүй. Тэр үед бид нар ч явах те.
хүн төрөлхтөө. Нэг зүйлийг шалгаж ийсэн тэр нь блокчейн гэдэг зүйл дижитал хөрөнгийг яг хүнд өмчлүүлэх асуудал боломжтой юугүй юу гэдэг технологийн шалгалт явуулж ирсэн байгаа. Тэгээд тэр бол одоо бүрэн боломжтой болсон. Энэ нь юу гэх гэдэг нэг гэвэл би контент оруулахлаар энэ бичлэгийг эзэмшиж байгаа. Эцсийн дүндээ би хийгээд өөрийнхөө YouTube сувг дээр оруулж ийн гэж бодож байгаа боловч яг үндэ бол YouTube эзэмшиж байгаа тийм үү? Хүссэн үед устгах чадна, хүссэн үед энийг хүмүүст үзүүлж чадна, болиулж чадна. Тэгэхээр энэ миний эзэмшлийн зүйл биш байгаа юм. Тэгэхээр одоо веб 3.0 дээр хамгийн ихээр яригдж байгаа гарч ирэх ёстой зүйл бол хүн өөрийнхөө хэрэгжилж байгаа, ашиглаж байгаа зүйлээ бүрэн эзэмшдэг гэсэн үг. Нэг ёсондоо хэрвээ үнэхээр Facebook тийм байсан бол миний пэйжийг Facebook эзэж устгахгүй. Би өөрөө л устгах нь. Тэнд байгаа контент нь минийх ийм байх ёстой. Тэгээд ийшээ ер нь бол чиглэж байгаа. Маш олон бизнесүүд одоо өнөөдөр Facebook, Instagram дээр Монгол бизнесүүд, гадаад бизнесүүд Facebook, Instagram дээр сурталчилгаагаа явуулдаг. Өнөөдөр маш олон маркетингийн хүмүүс ч гэсэн одоо нэг тренд болж байгаа Reels-ийг дагаж хийснийгаа сурталчилгаа гэдээ ойлгоцсон. Пост хийж, буст хийхгээл ерөөсөө маркетинг гэдээ ойлгож явдаг хүмүүс баггүй ер нь таарлаж байна. Гэхдээ энэ бол маркетинг тэр чигээр ердөөсөө биш. Маркетингийн зүгээр л нэг хэрэгсэн шүү дээ. Интернет сошиалор өөрийгөө сурчлах энэ бол зүгээр нэг аргачлал, техник, сувг. Тэрнээс ш жоохон буст хийж сурцснаа тэрийг маркетинг хийж сурцсан гэж ерөөсөө ойлгож болохгүй. Тийм ойлголттой явж байгаа хүмүүс их байлаа. Тэгээд харамсалтай тэр бол. Тэгээд томоохон одоо жишээ нь бизнесийн өнөөдөр пэйж хуудсыг хаачвал, аккаунтыг ингээл нэг өдөр хаачвал тэр бизнес яах вэ гэдэг асуудал ер нь маш чухал байна. Яг азар би бас YouTube channel авч явж исэн. Тэгээд цаашдаа YouTube ч гэсэн ер нь л баталгаа биш тэ. YouTube маань намайг чи бидэнд таалагдахгүй нэгэл устгах нь эдгээр ерөөсөө бидний эзэмшлэн биш, бид нар зүгээр л түрээслэгч нар. Нэг ганцхан нэг линкний түрээслэгч нар. Тэгээд эзэмшигч нь бидрийг түрээсээ төлөхгүй бол хөөгд явуулж чадна. Энэ ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр бидэнд хэрэгтэй зүйл бол одоо 3.0 гэдэг шинэ тогтолцоо decentralized system гэж ярьдаг юм. Энэ нь болохоор Facebook пэйжүүдийг, аккаунтыг эзэмшдэг биш. Ганцхан удирдлагын төвтэй биш. Олон төвтэй. Хүн бүр өөрийнхөө контактыг, өөрийнхөө мэдээллийг хариуцдаг байх ийм систем рүү ер нь бол шилжилт явах болов гэж ер нь харж байна, хүлээж байна. Хэсэгтээ магадгүй одоо Facebook, Instagram устгаад устгах цаг нь болсон баг. Ямар хугацаанд үргэлжлэхээ би мэдэхгүй байна. Би өөрөө яг одоо Facebook аккаунт нээж чадна. Гэхдээ би худлаа юм нэмэрэг байгаа байхгүй юу? Зөвхөн Facebook хэрэглэхийн төлөө шинэ мэйл хаяг үүсгэж, шинэ дугаар аваад нээх надад сонирхол ердөөсөө бас байхгүй. Үнэхээр Facebook-гүй, Instagram-гүй байж болд юм уу юу үзье. Нэг хэсэг яваад үзье. YouTube дээр бичлэгнүүдэд зөвхөн оруулаад үзье. Нэг иймэрхүү байна. Тэгээ комент бичээрэй. Комментэнд ч илүү идэвхтэй хариулаад үзье. Ягаад гэвэл Instagram болон Facebook зарцуулах цаг маань хамаагүй илүү багассан учраас. Тэгээд энэ бичлэг үсрээл нэг 20 минут үргэлжилж байгаа. 20 минутыг энэ бичлэгийг эхлүүлсэн нийт хүмүүсийн дөнгөж 20% л үзэж дуусгаж байгаа. Бодит байдал юм байна. Урт хугацааны 20 минутын бичлэг гэдэг чинь урт хугацааны формат ерөөсөө биш. Зөвөр л хүмүүс богино хэмжээний бичлэгэнд хэтэрхий их ач холбогдол өгж байгаа, маш их юм үзээд байгаа, тэр дофамины мэдрэмж аваад байгаа мөртлөөс өөрсөндөө ямар ч үлдэцгүй ийм зүйл маш их цагаа зарж байгаа, зориулж байгаа. Энэ хизээ ямар асуудал эргэж болох уу гэдэг бид нар ер нь л мэдэхгүй байгаа. Яг л энэ маш богино хугацаанд болж байгаа зүйлүүд ч үү. Хэмэл оюухан 5 жилийн өмнө байгаагүй. Энэ богино бичлэгнүүд байгаагүй. Тэр үед бид нар интернет орчинд гоё байсан. Гэхдээ ингээд юм маань өөрчлөгдөж байгаа. Гэхдээ энэ өөрчлөлт бидэнд юу авчрах уу гэдгийг бид нар бас сайн мэдгүй. Би ингэж бодоод байгаа байхгүй. Би эртээр үес ингэж бодож байсан. Хаа нэгтэй нөө Facebook дээр янз бүрийн группуд байдаг шүү дээ, сонирхлоороо тэр тим юмны сонирхолтой сонирхогчд гэдэг. Тэрнтэй адилхан сошиал орчин хэрэглэдэггүй хүмүүсийн групп гэж байж болно шүү дээ.
те. Тэр хүмүүсүүд нь нийгэмлэг нь групп нь гэх юм одоо юу гэх юм. Тэр хүмүүс хоорондоо тогтмол амьдаар уулзаж, амьдаар ярилцаж, амьдаар мэдээлэлээ солилцож байж явдаг ийм нийгэмлэг байгаа юу? Хэрвээ байгавал бид нар тэдний талаар мэдэхгүй шүү дээ. Яг бол тэд нар чинь сошиал хэрэглэдэг юм чинь. Тэгээд тийм групп ер нь байдгүй юу? Хэрвээ байхгүй бол ер нь би өөрөө тийм яагаад үүсгэж болохгүй гэж дандаа боддتي. Амьд харилцаан дээр суурилсан тогтмол хоорондоо уулздаг, яг амьдаар бие биентэйгээ харилцдаг ийм ер нь групп байдгүй юу? Коммент хэсэгт бичээд үлдээгээрэй. Окей, дараагийн дугаартаа уулзъя. Тэгээд ярих юмнууд ер нь зөндөө байгаа. Дараагийн дугаартаа уулзъя. Чао.